маань ерөөсөө Монголд шин тутам байгаа боловч дэлхийд бол энэ 100 гаруй жилийн түүхтэй юм үйл явц үргэлжилж байгаа юм байна гэдгийг хамгийн ихний хэлье гэж бодож байна. За дээрэс нь нэг юм ойлголт байдаг. Шүүх бол одоо хизээж сайн нэртэй байдаггүй. Нэр хүндтэй байх ямар ч боломжгүй. Тэ шүүхийг өглөө алга хүмүүс шүүх шудраг байж шүү, шүүх мундаг байж шүү гэж ингэж байх ямар ч боломж болцоогүй юм байна. Тэгэхээр хэдийгээр шүүх бол нэр хүндтэй ажиллах. Тэгээд сайн нэртэй байх боломжгүй. Энэ бол дэлхийн нийт дугаас тогтцоо ойлголт юм байна. Гэсэн хэдий боловч бид нар шүүхэд итгэх итгэлийг олон нийтэд хүргэхийн тулд зайлшгүй, тасралтгүй, цаг тутам, минут тутам ингэж ажиллахгүй болвол энэ бол болохгүй. Тэгэхээр ажиллахгүй байснаас ажилсан нэрээ гэсэн юм ойлголтыг та бүхэн үгүй гэж бодож байна. За өнөөдөр манай энд ирсэн сэтгүүлчид бол шүүхээс мэдээлэл аваагүй, хуулийн байгууллагаар яваагүй, прокуророо шүүхээс мэдээлэл авч байгаа сэтгүүлчид байх байх гэж би бодож байна. Миний хувьд бол би сэтгүүлч байсан хүний хувьд надад бол шүүхээс мэдээлэл авах гэдэг асуудал миний одоо ур чадвар, миний ажилласан туршлага тий за миний хоригдлуулсан одоо авяас чадвараас гадна надад илүү их танилтал мэдээлэл сүлжээ их шаарддаг. Миний цаг завыг, миний сэтгэл зүтгэлийг хамгийн ихээр авдаг нэлээд хүнд ажил байсан. Энд бол одоо би мэдээлэл авахын тулд бол за би нэг 96-7 оны үед юм байна да. Нүгэл боён гэж сонирн байсан. За ардчил гарс хөгжнөөс хойш ер нь мэдээлэл хэрэгжүүлөө одоо энэ бол хэрэгжээд тэгээд хувийн хөвлөлтөд болсон. Хувийн хөвлөлтөд болсон чинь хүмүүс нөгөө чөлөөт хэвлэлийг уншиж эхэлсэн. За тэгээ байжсэн чинь нөгөө хаалттай байсан мэдээллүүд маань ил гараад гэмт хэргийг нүгэл боён гэдэг албан ёсны цагдаагийн байгууллагаас гаргадаг юм сонирхолтой болсон. За энэ дээр бол тэр сонирн бол асар их гүйлгээтэй хэдэн 10,000 хувиар хэвлэгддэг байсан. Энэ дээр юу гардаг байсан бэ гэхээр дандаа л гэмт хэргийнхаа нөгөө эхнэр нь тэгж алаад онц ноттойгоор ингэж амын хөнөөгөө тэнд ингэж булаад гэж ингэ гараад эхэлсэн. Гэхдээ тэрийг бол нээлттэй болсон ч хүмүүс илүү их нөгөө ард иргэд авч уншаа, тэрийг хоорондоо яриа, тэрүүгээр амьсгалаад ингэж эхэлсэн чинь энэ эргээд нөгөө сөрөг байдал үүсгэж эхэлсэн. Гэмт хэргийн сэдэлт, гэмт хэргийн одоо тэ яаж үлдсэн арга хэлбэрийг илүү анжирклан болоод эхэлсэн учраас энэ нь хязгаарлалт хэрэгтэй байна гэдгийг бас ярих хэрэг болсон. За тэгээд үүнээс хойш одоо бид нар бол шүүхийнхаа мэдээллийг ямар нэгэн хязгаар заах тавихгүйгээр тэр хэцүү хүнд байсан, тэр халгадаг байсан. Би бол үүдэн дээр нь очиод шүүгч нарыг хаалга үүдийн үдэл зогсдог байсан. Сүүлдээ бол аргатай болж хэлсэн шүү дээ. 97-8 оны үед очиод таньдаг шүүгч нарыг очиод хавц тэргийг аваад ингээ бүхүүрийг магадгүй бичдэг. Би бол биччихсэн. Тэгээ сүүлд надаар бичүүлж ирсэн тэр одоо хэргийн хохирогчд энэ бичсэн сэтгүүлчтэй уулзмаараа миний амьдралыг бол яг миний хажууд зогсоод намайг хараад миний сэтгэлээр ингээ бүр шараагаад үзсэн юм шиг ийм хэмжээнд бичсэн байна гэж хэлжсэн. Тэгэхээр өнөөдөр бол энэ байдал байхгүй болсон байна. Хэн нэгэн танил талыг одоо шүүхийн хэвлэл мэдээллийн ажилд отгонцгийх ч юм уу гэж тийм энэтэй л харьцуулбал бид нар ийм мэдээлэл авах гэдэг гэсэн ойлголт байхгүй болчлоо. Энийг хуулиараа бид нар баталгаажуулаад өгчлөө. Билээхэн шүүхтэр өнөөдөр очиход нээлттэй тахим ажиллаж байна. За тэндээс гарын авлага материал шүүх уралдааны бичлэгийг хэдийгээр орж чадахгүй байсан ч гэсэн гаднаас нь үзээд ингээд оролцоод явах боломж нэгдсэн байна. Тэгэхээр энэ бас манай сэтгүүлчдээс гадна шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирсэн байгаа. Тэд нартай харилцаа холбоо тогтоогоод мэдээллийн сүлжээгээр ингээд мэдээлэлээ тогтмол цаг тутам нээлттэй хүртээмжтэй ил тодор авах боломж өнөөдөр бүрдсэн байгаа шүү. За тэгээд мэдээллийн ил тод байдлын тухай ойлголтыг би та нарт илүү их ярьж, за илүү их давтаж ингэж яриад байх шаардлага байх гэж бодож байна. Яагаад гэвэл хэвлэл мэдээлэл бол өнөөдөр засаглал, хүчтэй засаглал. За тэгээд бид нар энэ засаглал юм болвол бидний одоо ингэж хийж байгаа, олж авч байгаа, бичиж байгаа, нийлж байгаа мэдээлэл бол маш том эрх мэдэл юм байна. Тэгээ энэ мэдээллийг бид нар олон түмэнд түгээж, олон нийтэд тарааж ингэх нь бол тэр одоо бидний эзэмшээд байгаа тэр эрх мэдэл гэдэг бол асар их хэмжээгээр тархдаг. За ингэснээрээ бол нарчсан нийгэмд мэдээлэл олж авах, үндсэн хуулиар баталгаажсан тэр эрх бол баталгаажнаа. За мэдээллийн ил тод байдал бол хариуцж тайлагнах ардчилсан тогтолцоог бол жинхэнэ утгаар нь хэвжүүлнэ. Би гэдэг энийг та нарт нэг явуулах шаардлага байхгүй гэж үзээд гүйлгээ авчиж гэж бодож байна. За та бүхний мэдээлэл олж авах эрх бол үндсэн хуулиар баталгаажсан юм эрх мэдэл байгаа. Тэгээд Монгол Улсын 92 оны үндсэн хуулинд бол энэ та бүхэн харж байна. Тэгээд энийг бол 16 дахь зүйлийг 17 дугаар хэсэгт баталгаажуулж өгсөн юм шүү. Тэгэхээр мэдээллийн ил тод байдал бид нар ямар зарчмыг баримтлах вэ? Маш зарчимтай.
За хуулийг дээдлэн иргэн одоо хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь ардсан нийгэмдээ хүний эрх хэрэгжлөөг тунхагласан боловч таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Тийм учраас та эрх чөлөөгөө хөгжүүлж яах хэвлэл мэдээллийнхаа эрх чөлөөг одоо эзэлж байна гэж үзэж байгаа бол бусдын ашиг сонирхлыг бас хүндэтгэх ёстой. За энэ мэдээллийг тарахдаа бид нар хуулиар хамгаалагдсан эрхэнд бол хүндэтгэлтэй хандах ёстой. Энээс бусад мэдээлэл бол нээлттэй байх ёстой. За мэдээж хараат бус байх ёстой. Өнөөдөр шүүхийн мэдээлэл их тод байна гэд би эндээс одоо та бүхэнд мэдээлэл өгж байгаа ч гэсэн хизээж та бүхний бичих гэж байгаа мэдээлэл дээр ингэж бичих шүү, манай талд бичих шүү, энийг ингээрэй гэж би хизээж хэлж чадахгүй. Энэ хахимд бол одоо миний хамтран зүтгэгчид мөр зэрэгцээ явж исэн одоо миний найз нөхдөд бас хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бид нар найзлаа ингэж ажиллаа хийгээд байдаг юм ерөөсөө биш. Энд бол сэтгэл зүтгэл гаргаж шүүхийн шимтгэлд одоо гар бие оролцож байгаа олон найз нөхдөд би бол талархаж байдаг. Манай Бүрэнбаатар бол манай хэвлэл мэдээллийн хэлтсээс сар тутам хийдэг ийм динс гэдэг 20 минутын нэвтрүүлэг байгаа. Энэ нэвтрүүлгийг хурж ирж одоо хүртэлж өгдөг. Нэвтрүүлэг дээр маань санаа оноо өгдөг. За дээрэс нь манай ерөнхий зөвлөлд болж байгаа үйл ажиллагаануудыг ямар ч үнэ төлбөргүйгээр хөтөлж өгдөг. Тэгэхээр энэ бол манай хэвлэл мэдээллийн нийгмийн өмнө хүлээсэн бас хариуцлага. Дээрэс нь энэ бол өчтөрийн өндөр дор дараагийн хэлбэр шудраг ясанд оруулж байгаа сэтгүүлч юм бас хувь нэмэр юм аа гэж би онцгойлоо авч үзтгээ. Тэгээд найзуудаа маш их баярлалдаг. За манай хамт бичгтээ бол бас одоо сэтгэл гаргадаг болсон. Бид нар их ажилтаа байдаг. Захиргааны байгууллагын ажил бол их тийм одоо тэг тасганы аваан дээр бид нар хэдийгээр ингээд ширээний хаарц суугаад байгаа болох толгой өндийг заагүй маш олон цаасан донд ингээд сууж яадаг бодлогын баримт бичгүүдээр ажиллаж яадаг. Төсөл хөтөлбөр дүрм журам юу байна гэж ингэж яадаг. Энэ завсраар маань сэтгүүлчид одоо ингээд бид нар сэтгэл гаргаад танаа шүүхийн талаар нэг ийм мэдээлэл байна. Энийг олж үзсэн үү? Бид нар энэний мөрөөр ийм мэдээлэл хиймээр байна. Энийг одоо яах вэ гэж байнга ингэж хандж яадаг. За шүүмжилтэй мэдээлэл тавихтаа бол манай өнөөдөр сарны цолмон хэлж байгаа бичдэг. Бид нар хязгаарч тэрэнд хориг тавихтай ямар нэгэн гуйлт ерөөсөө байдаг. Яагаад гэвэл бид нар хэвлэл мэдээллийн эрх мэдээлэл олж авах эрхчлөө бол өндөр түвшинд авч үздэг, хүнддэг. За манай хэлцээнд Монгол Улсын гараад тулж Бямбахад сууж байна. За дээрэс нь манай ерөнхий зөвлөлийн дарга Лүндэнд орч за бусад гишүүд за манай хэлц алтай байгаа нар сэтгүүлчдийн ажил хөдөлмөрийг хүнд хүчээр цаг хугацаатай уралдаж явж байдаг. Энэ одоо энэ хэвлэл мэдээллийн эрхчлөө гэдгийг өндөр тавьдаг. За хууль шүүхийн байгууллага бол манай хэвлэл мэдээллийн байгууллагаас асар өөрөө бид нар илүү нээлттэй, ил тод ийм байдаг. Би өнөөдөр энэ шүүхийн захиргааны байгууллагад орж ирээд миний одоо ажиллаж хөдөлмөрлж исэн тэр 12 жилийн хөдөлмөр маань одоо ямар нэгэн цензур байхгүй тийм хин нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтанд өглөө цагаа бүртгүүлэх тийм асуудал ерөөсөө байдаггүй байсан учраас энд орж ирээд хэтэрхий хэрэгчлөөтэй байсан байна. Дур зоргоороо байсан байна гэж надад өөрөө ирэхгүй бодогцоо. Тэгээд энийг бас та бүхэндээ энэ хичээлийн хадгалт нь бас сануулж хэлье гэж бодож байна. Тэгээд за би одоо тэгээд нөгөө зовлон яриад байгаа байхгүй бидний ажил өнөөдөр яг тохиолддог энийг л яриа гэж бодсон. Энэ слайданд анхаарлаа хандуулаад энийг ингээ яагаад манай сэтгүүлч мэдж байгаа шүү дээ. Хүнтэй ярилцлага хийхдээ мэдээлэл цуглуулж авчаад тэгээд сүүлд нь ингээд нөгөө цаасан дээр асуулт ингэж бичгээр ярилцлага их модон болоод идэхтэй тэр асуулт руу хатхыг хаддаг нөгөө хүн маань асуултаа ирүүлээ өгчих гэж асуулт хаврын ярьсангүй сүүлд нь гомдолдог. За гэтэл энд ч юм бол бас ирэх ашиг байна. Та нарт ямар асуудал байна? Бидний өдөр тутмын үйл ажиллагаанд ямар бас асуудал үүсээд байдаг вэ гэдгийг нөгөө ам нээсэн дээр нээвэл уушгинэ гэдэг шиг бас яриад авъя гэсэн учраас би хичээлээс хагас халиад ингэ яриад байж магадгүй. За тэгээд хэвлэл мэдээллийн эрхлөөний тухай хууль 1998 онд батлагдсан байдаг. Тэгээд энэ хуулийн талаар манай гавьяат хуульч хэлцээний дарга маань хэлжсэн танаа сэтгүүлчид их өндөр эрх мэдэлтэй тийм энэ эрхчлөө азар өндөр түвшинд ингэж явдаг боловч танаа сэтгүүлчид өөрсдөө ярьдаг, хэлдэг, ажилтдаг шигээр өөрсдийнхөө эрхийг хамгаалж байгаа энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн дээр юусоо сэтгэл тавьдаггүй. Энийг гаргая, энийг өөр түвшинд эрх зүйн зохицуулалтыг нь улам төвлөрүүлж явъя гэж юусоо ямар ч хичээл зүтгэл гаргадгүй юм байна шүү. Энэ дээр анхаарах хэрэгтэй гэж бас нэлээд дээр бид нарт хэлжсэн. За мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль 11 онд батлагдсан юм хууль байгаа. Тэгээд эднийг заавал дурдах ёстой гэж бодож байна. За энэний өмнө бол би үндсэн хуулиар баталгаажсан эрх шүү гэдгийг хэлсэн. Тэгээд мэдээлэл ил тод байдлын одоо англи гэж ямар мэдээлүүд нь ямар ангилтай яаж явах вэ гэхээр энэ бол манай шүүхийн захиргааны
ажиллагааны байгууллагын хувьд бол шүүхийн мэдээлэл ил тод байна гэдэг энэ хамрагдсан. За хүний нөөцийн ил тод байдал гэхээр бид нэр шилдэг сайн хуульчдаас шүүгчдийг шил сонгох шалгуулалтыг хийх. За тэгээд нэр дэвшүүлээд одоо ерөнхийлөгчийн намын газарт бид нэр өргөн мэдүүлдэг байгаа. Тэгэхээр энэ бол шүүгчдийн сонгох шалгуулалтын үйл ажиллагаа ил тод байна гэж ойлгож байна. За төсвийн санхүүгийн ил тод байдал энэ бол угаасаа шүүхийн төсвийн асуудал та нарын илүү их сонирхдаг, чих тавьдаг шүүгчдийн цалингийн асуудал орж байгаа. Тэгэхээр шүүхийн төсвийн асуудал бол мэдээж ил тод байх нь бол ойлгомжтой. За энийг бол сүүлд нь би нэг жоохон тодруулаад ярих учраас ингэсийгээд орхиж байна. За тэгээ төрийн албанд баримтлах зарчимнууд төрийн албаны тухай хуулинд ил тод байна гэж заасан байгаа. Ард түмэнд үйлчлэн за манай шүүхийн тухай энэ хууль гэдэг би энэ хуулийг ясаа одоо энэ дээр бол үг үсэг өгүүлбэр бүх юм ингээд байгаа учраас би энийг бас цаг авч яриад явах гэж бодож байна. Тэгээд шүүхийн үйл ажиллагаа ил тод байх, шүүх хуралдааны хууль заснаас бусад тохиолдолд нээлттэй олох. Одоо бол хаач хинч очиж манай сэтгүүлчд бол хаалттай бус ийм хуралд бол суух одоо нээлттэй байгаа. Тэгээд энийг та бүхэн маань мэдж байгаа гэж бодож байна. За энэ шүүх хуралдаан тэгээд шүүх хуралдааныхаа явцыг дуу болон дүрст бичлэгээр баталгаажуулах. За шүүх өөрийн гэсэн цахим хуудастай байх. Манай шүүх цэг юм ээ. Жудкол цэг юм ээ гэдэг манай захиргааны байгууллагын ийм албан ёсны сайтууд байгаа. Энэ сайт руу бас та бүхэн ордог байх, мэдээлэл авдаг байх. Над руу бас ярьсан манай сэтгүүлчид хөөе танаа энэ нөгөө нэг ийм тэр шүүхэн дээр одоо тэр шүүх дээр болж байгаа ийм шүүх хурал би оролцмоор байна. Энийг яах вэ гэд бид нар руу залгаад идэг. Тэгэхээр бид нар бол над руу хандж байгаа, бид нар руу хандаад байгаа маань энэ бол ололттой л да тий. Энэ мэдээллийг авах гэдэг эднийх ингэж холбож өгч чадна гэж боддог. Нөгөө талаараа бас бид нар бол шүүхүүд дээр болж байгаа хувааруудыг ингээл урдаа тавьчихад ингээ хизэж сууж идэггүй. Яг л ерөнхий зөвлөл хизэж нөгөө шүүхийн үйл ажиллагаанд оролцохгүй. Шүүх таслах эрх мэдэл нь юусаа оролцдоггүй. Бид нар нөхцөлийг бүрдүүлж өгдөг тий. Шүүх бие даан ажиллах, шүүгч нь хараат бусаар ажиллах. Энэ нөхцөл байдлыг хангаж өгөх юм ерөнхий зөвлөлийн байх. Одоо ерөнхий зөвлөлийн үндсэн хуулиар олгогдсон чиг үүрэгтэй юм аа. Тэгэхээр энийг бас жоохон хойж удаад тэр шүүхтэр тэгнэл одоо тэр шүүх рүү яриад өгчвөл ингэ чинь гэдэг юм уу ийм ойлголтыг бас засаад залруулаад энэ ташраад би хэлчихье гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр хаанч очсон одоо манай энэ мөнхтэй байна. Захиргааны иргэн 20 дугаар шүүхийн хэлэнтэй ажилтан байна. Ингээд эднэртэй холбогдоод явхад бол бүх хэмжлүүтэй болсон байгаа. За шүүх хэрэг маргааныг эрхэн шийдвэрлсэн тухай нууцд хамаарахгүйгээр бусад мэдээллийг олон нийтэд ил тод болгоно гэдэг энэ би дандаа хуулийн зөв зарчимтай хэлээд байна. За Монгол Улсын шүүх засаг руу орё бид түрүү хийсэн 90 жилийн түүхтэй юм аа. Их урт удаан жилийн түүхтэй байна. Гэсэн хэзээ боловч энэ бол арчил хөгжснөөс хойш хамгийн их хаягдж ирсэн Монгол Улсын ерөнхийлөгчийн иш татаж зүйрлэн хэлснээр зовлон үзсэн чамд шиг болсон ийм салбар байгаа. За энэ бол угаасаа шүүгчид нь хязгаарч бид нар цалин маань ийм байна, ажиллаж байгаа нөхцөл боломж олцоо маань ийм байна. Одоо амьдрал ахуй маань хүнд байдалтай байна, цалин бага байна гэж хязгаарч хаач ажиллаа орхиж тэгж одоо төрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа тэр шүүх эрх мэдлийг хайж одоо нөгөө өмсдөг тэр нөмөргөө тайлж хязгаарч гудамжинд гарч явж байгаагүй. Тэр мэдээллийг хэрэглэхээр асуудал үүсгэж зохион байгуулалтаар үйл ажиллагаа хязгаарч явуулж байгаагүй. Тэгээд энэ бол шүүхийн эдис байх, шүүхийг ойлгох, тэр шүүх өөрийн гэсэн уур амьсгалтай, зохион байгуулалттай, ёс зүйтэй тий. Энийг бол бас манай сэтгүүлчид одоо явандаа бол ойлгох хаа гэж би бодож байна. Яагаад гэвэл шүүхийн хаалгыг татаж үзээгүй, шүүхээр орж үзээгүй, шүүгчтэй уулзаж үзээгүй, шүүгчийн туслахуудын ажлыг зэрвсч гисэн захаас нь ингэж харж үзээгүй бол бас за гэд ингээд авах цагаан мэдээж болох тал гэж би бодож байна. Тэгээ цаашдаа бол та бүхэн маань эндээс олж авсан 3 хоногийнхоо мэдээллийг илүү их одоо цаашдаа өргөжүүлээд ингээд явах хаа гэж би найдаж байна. Тэгээд 93 он 2002 он тэгээ 12 оны шүүхийн тухай багц хуулиар шүүхийн бие даасан шүүгчийн хараат ус байдлыг баталгаажуулж явсан байна гэдгийг энэ ташранд хэлье. За тэгэхээр одоо манай ерөнхий зөвлөлийн үндсэн хуулиар заагдсан чиг үүрэг шүүхийн бие даасан шүүгч хараат ус байдал гэдэг маш том ойлголт байгаа. За энэ ойлголтыг энэ шүүхийн бие даасан шүүгч хараат ус байдал гэдгийг бол уг та бүхэнд тусгайлан ийм хичээл гарах байсан. Тэгээ манай хэвлэл мэдээлэл олонний харилцах хэлцээний дарга одоо Монгол Улсын гавьяат хуульч хууль зүйн ухааны докторыг хамгаалахдаа яг энэ сэдвээр хамгаалсан байгаа. Тэгээд хичээлүүд нь давхцсан учраас өчигдөр
шүүхийн тухай багцуулын үзэл баримтлалыг ярьсан байгаа. Тэгээд цаашдаа цаг гаргаад энэ шүүхийн бие даасан байдал, шүүгчийн харах тус байдал гэдгийг онцгойлоо энэ хүнээс цаг зав гаргаж бас харилцан ярилцж болох шүү. Би энэ дээр бол зөвхөн их төдийл ингээд яриад явчих. Тэгээд шүүгч нь хараад басаар ажиллах, шүүх нь бие даан ажиллах гэдэг энэ ойлголтыг бол Монгол Улсын үндсэн хууль 47, 49, 61 дугаар зүйлүүдэд бол хуульчлан заасан. За шүүхийн бие даасан байдал гэдэг бол хүчтэй хэмжээнд орж байгаа заасан. Төрийн эрх мэдэл ойлгох одоо онлайн дагуу улсын их хурл одоо гүйцэх засаглалаас ангид байлгах шүүх эрх мэдэл рүү эдгээр орж ирдэггүй, хэн нэгэн албан тушаалтан, хэн одоо ерөнхийлөгч, улсын их хурлын дарга юм уу ингэж болохгүй. Энэ бол гадаад байдал талаасаа шүүх бие даан ажиллах нь бол нөгөө засаглалуудаас л харилцан хяналттай, тэнцвэртэй байх тухай ойлголт юм шүү. За шүүгчийн хараат бус байдал гэдэг бол шүүгчийн хараат бус байдлыг бол бид нар маш олон талаас нь харж үздэг. За энэ шүүхийн бие даасан байдал гэдэг чинь шүүгчийн хараат бус байдлаар хангагдж байдаг. За шүүхийн бие даасан байдал бол дотор маш олон элементтэй, эдистэй, судастай, шүрмэстэй, жижиглээд яриад ингээ явал маш олон асуудал байгаа. За шүүхийн бие даасан байдал өнөөдөр яаж хангагдах вэ гэвэл төсөв эдийн засгийн баталгаагаар хангагдана, улс төр эрх зүйн байдлаар хамгаалагдана, аюулгүй байдлаар хамгаалагдана гэдэг маш олон асуудал байгаа. Тэгээд энийг бол тодорхой ярих юм бол асар их цаг хугацаа авах учраас би энэ товчхон дурдаад явчих гэж бодчих. За шүүхийн хараат бус байдлын зарчим энэ ийм хоёр зарчимтай гэдээ би энэ дээр ингээд оруулчлаа. Тэгээд сод Монгол Улсын гавьяа төвч профессор юу гэж үзсэн бэ? Брагийн чимд юу гэж үзсэн бэ? Лондон орчим бодлогын судалгаанд юу гэж үздэг вэ? За хууль зүйн ухааны доктор Бямба юу гэж үзсэн бэ? Дэлхийд үздэг тэр онлын үндэслэл суур зарчим юу байдаг вэ гэдгийг бас хэлхийг бас жоохон хүссэн боловч цаг хугацаанд жоохон баригдаад тэгээд цогц дурдаад явчихж байгаа шүү. Ойлгохоо хавар би найдаж байна. Тэгээд шүүхийн бие даасан байдлын суур зарчмыг би энэ дээр хэдхэн үгээр тэр онлын үндэслэл тайлбараас нь жоохон гаргаж ирээд ингээд тавьчлаа. Тэгээд энэ бол арчлалын үнд зүйлс хүний эрхийг хамгаалагдах үндсэн механизм болдог чухал ач холбогдолтой гэдгийг та бүхэн ингээд хараад авчлаа. Тэгээд шүүгчийн хараат бус байдал гэдгийг бол дэлхийд бол энэ бол шүүхийн шинтгэл гэж яриад байна. Энэ шинтгэл бол хизээж төгсгөл, энэ бол цэг тавилт биш юм аа. Хүн төрөлхтний одоо үүсэн цагаас хойш шудраг басны мөнхийн эрэл үргэлжилсэн одоо ч үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ дээр хараат бус шүүхэн бие даан ажиллах, шүүгч хараат бусаар ажиллах зарчим гэдэг бол асар өндөр түвшинд яригдж байна. Тэгээд шүүгчийн хараат бусаар ажиллах гэдэг чинь яг юу юм бэ гэдэг дээр бол өнөөдөр шүүгчийг ажилуулахад за бид нар төсөв эдийн засгаар нь баталгаажуулж өгөх ёстой. Тэр шүүгчийн аюулгүй байдлыг хангах ёстой. Шүүгч ажиллах нөхцөл байдал нь ийм байх ёстой. Ахуй амьдрал нь юугаар дутхгүй байх ёстой гэж өнөөдөр ярьж байгаа. Гэсэн хэдий боловч өнөөдөр бид нар зөвхөн цаасан дээр хараар тунхагласан боловч яг бодит амьдрал дээр бол асуудал аягүй хүнд байгаа. Бид нар хэдийгээр энэ хууль байгаа гэдэг боловч өчир дутагдaltaй, тэнд гажуудaltaй, тэнд тулгамдсан бэрхшээлтэй байдаг. Тэгэхээр одоо манай Монголд бол шүүхэн биедээ ажиллаж чадчих юм гэхээр төсвийнхаа асуудал дээр очиод гацдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн төсвийг одоо жилийн төсвийг төлөвлөөд улсын хурл шууд өргөн барина гэсэн хууль бол байж байгаа. Гэсэн хэдий боловч сангийн яамнаас бас төсөл орж ирдэг. Шүүхийн хөрөнгө оруулалтын зардал 0 төвшөнд батлагдаж байна. Шүүхийн төсөв энэ жил хянагдсан байна. Тэгэхээр шүүхийн төсөв гэхээр манайхан шүүгчдийн ха цалин гэж ойлгоод байдаг. Энэ ганцхан цалингийн асуудал ерөөсөө биш юм аа. Шүүхүүд өөрсдөө байртай байх ёстой. Ямар төвшөнд тэр байр байх ёстой вэ? Тэр стандартын байр бол өнөөдөр манай Монголд ерөөсөө байхгүй байгаа. Би бол за сэтгүүлчээ гэж хатаа Малайз руу яваад алтан туяагийн хэрэг дээр сэтгүүлч ганц юм бид хоёр Монголоос 2 сэтгүүлч яваад тэр тэмдгийн шүүхийн үйл ажиллагааг бас ингээл харж исэн асар том ордонтой. За шүүх дээр бол тэр чинь одоо нэлээд олон жил явах учраас одоо яг ямар болсныг мэдэхгүй. Ерөөсөө оруулдаггүй, гар зургаар л харуулж яадаг. Бусад улс орнуудад ч гэсэн бас гар зураг харуулдаг. Гэхдээ нөгөө хуулиар харуулагдсан нөхцөлдөө бол тусгай юм хүн суугаад зурж идэг. Тэгээд тэр зурнаас нь ингээд энд ийм юм болсон байна. Шүүгч рүүгээ хандлага нь ийм байсан байна. Шүүгч нар ингэж үйл ажиллагаа явуулсан байна гэдгийг зөвхөн гар зургаар л харуулах боломжтой. Ингэж явж байсан. Тэгээд дараад нь би саяхан 6 сард ерөнхий зөвлөлийн хэв мэдээллийн албанаас төлөөлөөд хятад руу хятадын ардын дээд шүүх рүү очиж 14 оны сургалтанд хамрагдсан. Энд бол
нөгөө дээд шүүх нь хажуудаа бүр яг харьяанда үндэсний шүүгчдийн коллеж гэдэг энэ том коллеж байсан. За яг энэний дагуу бид нар тэнд эрүүг эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний эрх зүйг үзээд манай 16 шүүгч явсан. За тэгээд мужийн шүүхүүдэрээ гээд ингээ яваад үзүүлсэн. Тэнд бол би очивол бүр гайхаад зогссон. Ингээл 9 давхар 10 давхар тэгээд тэр үүднээсээ сүр хүчийг илтгэсэн. Тэгээд одоо нөгөө арслан бас тэгээд дандаа ингээд шүүхийнхаа үүдэнд шүүхийнхаа одоо урай лооцсон тэр төрийн эрхэмлэлийг хэрэгжүүлж байгаа тэр байгууллагын сүр хүчийг иргэдтэй бүр үүднээсээ шатнаасаа эхлүүлээд ингээд 10 давхар бид нар бүр олон давхраар нороод үүднээс нь яваад ингээд үдсэн шүүх хурлын танхимуудыг үзсэн. Манай соёлын төвөргөнөөс том бүр том тэр ч одоо агуулх үндэстэн 4,000 орчим шүүгч нартай гэж байгаа. За тэгээд шүүхийнхаа тэр ордныхаа хажууд шүүгч нарынхаа байрладаг, амьдардаг орон байр, орон сууц гэд хороолж авахтай. Ийм төвшин дэлхийн улс орнууд шүүхийнхаа бие даасан байдлыг хангаж төрийн бодлогоор дэмжиж өгч байна. Шүүгч нар нь одоо тэр хараат бус байдлаа хангуулж ажиллаж байна. Хэдийгээр тэд нар одоо манай Монгол улс шиг тэ арчилсан төртэй биш ч гэсэн тэр тэнд одоо шүүх засаглалын нэр нөлөө сүр хүч гэдэг бол асар өндөр түвшинд байна гэдгийг одоо нүдэрээ харсан, биеэрээ мэдэрсэн. Тэгээд та бүхэн ч гэсэн манаас туулчд бол асар их одоо тий хоёр ертөнцөөр ингээд гадаад дотоод ажил төрлөөр их явдаг. Боломж олдвол бас шүүх харин ороод ингээд мэдээлэл аваад хаагаад ингээд явбал бас одоо бидний ярьж байгаа энэ 3 хоногт өгж байгаа энэ мэдээлэлээс бүр илүү өөр төвшөнд шүүхийг хардаг болно. Ганцхан Монгол манад гэлтгүйгээр за тэгээд шүүхийг хараад тус ойлгох онлын үндэслэл гэж би энд оруулж өглөө. Тэгээд шүүгчийнхаа хараах бус байдлыг хангалтан гэдээ би дөнгөж сая ярьчлаа. Тэгээд үндсэн санааны онлын үндэслэл гэсэн тавьяаллыг би ингэж оруулж өглөө. За энд маш олон элементүүд байдгаа гэдэг. Би энэ дээр бас сэтгүүлчдтэй ярьж байгаа болохоор энд нэг штатад бас нэлээд хэдэн хүмүүсийн хэрвээ цаг зав боломж болцоо гарвал та бүхэн манаас хараад судлаад ингээд үзэхэд ихэдэггүй байхаар манай Бямбаа дарга бол шүүгчийн төвчхүү гэдэг ойлголтыг энэ хараат бус байдал гэдэг дээр анх удаа оруулж ирсэн. Шүүгчийн төвчхүүгээр бид нэр дэнс нэвтрүүлэг 20 минутын нэвтрүүлэг бэлдсэн байгаа. За бас дээрэс нь радиогийн нэвтрүүлэг орсон байна. Тэ шүүгчийн төвчхүү гэдгийг одоо сэтгүүлчид бид нар хязгаарч хараад гаднаас нь за ойлгон шүүгч нар аяга хүнд нөхцөл хөдөлмөрлөдөг байна. Шүүхийн шинтгэл яригдж байна, хуулийн мэйлэлж явагдаж байна. За шүүгч нарын цалин өндөр гэж нийгмийн зүгээс шүүгч нар руу хандж байгаа тэр хараа хяналт алхам тутам энэ бол асар өндөр түвшинд очсон байгаа учраас өнөөдөр одоо манай шүүгч нарын тавигдж байгаа тэр нөгөө мэрэгчлэн тавигдж байгаа шалгуур маш нарийн болж байна. 5-6 шалгалтыг өгч байна тий. Тэгээд ингэ шүүгч болчлоо. Шүүгч болсныхаа дараа тэд нар ажлын ачаал нь маш их байна. Тэр ажиллаж байгаа нөхцөл сууж байгаа өрөө нь бол ийм жижигхэн байна. Тэднэрт шүүх хурлаа явуулахад хуралдаан нь одоо маш ийм жижигхэн бүх зэрэг зайгүй олон хүнтэй шүүх хуралдаанд бол одоо тэр өгөөлөгч саяхан ярьцлага өгсөнд энэ бол ухаан алдмаар гэж бид нар тэрийг мэдэхгүй л дээ. Тэгэхээр энэ шүүгчийн дотоод итгэл дотоод талаас нь субъектив байдлаас шүүгч нар юуг твчдэг вэ? Твчихгүй яагаад болдог вэ? Энийг бол манай Бямбаа гараа тойлж ухааны доктор энэ судалгааныг гаргаж ирсэн байгаа гэдгийг бас ашрамд нь хэлье. За харьцуулсан судалгаа гэдэг дэлхийн улс орнуудад энэ бол өөр төвшөнд явагддаг ойлголт юм байгаа шүү. Энийг үндсэн хуулиар баталгаажуулж өгдөг. За шүүхийн төсөв гэж ярихад Оросд бол тусгай шүүхүүдийн санхүүжилтийн тухай хууль гэж явагддаг. За Америкт, Хонконгод яадгүй, Японд ямар яадгүй, Солонгост ямар яадгүй гэж бас ярьж болно л доо. За тэгээд одоо шүүхийнхаа мэдээллийн онцлог руугаа орё. Энд нэг 4 зарчим бий болсон байна. Төрийн эрх мэдлийн нэг бол шүүх эрх мэдэл. За эрх мэдлийг зөвхөн гагцхүү шүүгч хэрэгжүүлдэг. Энийг өөр захиргааны агуулга хэрэгжүүлэхгүй шүүгч аль хатгаад сууж харин өмнөхтэй энэс өөр хэн ч хэрэгжүүлэхгүй. Энэ үндсэн хуулиар одоо 47-61-р зүйлүүд тусгагдсан байгаа. Тэгээд шүүхийн шийдвэр Монгол улсын нэрийн өмнөөс гарна.
За гэн буруутай эсхийг гацгүй шүүх шийдвэрлэх учраас Алтармаагийн одоо гэмт хэрэгтийн Алтармаагийн үйлдэл гэмт хэрэгтийн гिचээ за бат нөгөө жиргээд ингэчлээч гэдэг юм уу за албан тушаалтантай гэж ингээд бүх хэрэгүүд дээр манайхан айгүйх таамаглал дэвшүүлдэг л дээ. Тэгээ энэ нэргээд нөгөө шүүгч нарт маань асар ихээр нөлөөлдөг. Өнөөдөр шүүгчийн хараат тус байдал хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан нөлөөлөх оролдлого бол асар их болсон. Бүр одоо өдөр тутам болоод байгаа. За нэг мэдээ сайтн дээр гарахад тэр нь өдөөс хойш 10 болдог, маргааш нь 20 болдог ингэж явдаг. Тэгээд өнөөдөр хүссэн хүн болгон шүүгч нар руу дайрч чана. За гар утсаа авчирч чана нэгэндээ барилчаа. За улс салнаа зогсож байгаа. За би одоо ийшээ очиж шүгэнгүүтээ шүүх хурлаа эхлэж бариач гэж байгаа л өө энэ хараас архиуцсан байж тээ. Өө согтуу байж тээ гэж оролцоод тэрийг YouTube дээр тавиулцдаг. За дээрэс нь 9 удаа Монгол улсын шүүх бидний эсрэг ингэж одоо нөгөө шүүхийн шийдвэр гаргалаа. Одоо бол бид нар манай талд гаргамж хэрэгэлцэхгүй байна. Яагаад гэвэл бид нар одоо хэвлэл мэдээллийн ханд энэ тэр асуудлыг анхааралд нь оруулахаар хандж байна гэж ингээд яриад. Энэ чинь бүх юм хуультай. Энэ хуулийн дагуу явна. Өөр хүн хэвлэлийн баг хурал хийх гэсэн учраас би энэ хурал дээр онцгойлон анхаарах ёстой. Энэ шийдвэрийг би ингэж гаргахгүй бол олон нийтэд надад эсрэг хандлага ирнэ гэж шүүгч мэдээж болохгүй. Тэгэхээр энэ шүүгчийн хараат тус байдалд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад байгаа энэ асуудал дээр манайхан илүү анхааралтай, болгоомжтой, хүлээцтэй, тэнцвэртэй байдлаар энэ мэдээллийг түгэх хэрэгтэй шүү гэдгийг бас энэ талаар онцгойлон анхааруулъя гэж бас хэд хоног бодсон юм аа. За, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулах субъект гэж манай шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтэс. За, мөн шүүхүүдийн хамгийн газарт одоо хэвлэл мэдээллийн ажилтнууд шүүх болгон дээр байгаа. Гэхдээ өнөөдөртөө бол хараахан сэтгүүлч байж чадахгүй байгаа л да. Дандаа хуульчид шүүгчийн тослоход хийжсэн ийм хүмүүс одоо шүүхүүдийн хэвлэл мэдээлэл дээр ажиллаж байгаа шүү. Тэгээд та бүхний зүгээс сэтгүүл зүйд одоо тавигдах тэр шаардлагуудыг хангах мэдээллийг өгөхөд бас учир дутагдaltaй байж магадгүй. Гэхдээ одоо энд зүтгэл гаргаад тэг хууль зүйн онлын үндэслэл талаасаа тэр өгөх ёстой мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн ажилтнууд өгдөг. Сэтгүүлч тэрийг өндөр түвшинд мэргэжлийн одоо дагуу боловсруулалт хийгээд олон нийтэд хүргэж авахгүй бол энэ нь нөгөө буруу мэдээлэл хүргээгүй байснасаа илүү харамсалтай болдог гэдгийг надаар хэлүүлэх бас мэдж байгаа учраас энийг ингээд цаашаа слайдыг эргүүлэе гэж бодож байна. За бид нар шүүхийн мэдээллийг тараах тэр зорилгыг бас тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. За өнөөдөр хэвлэл мэдээллийн хэлцээс манайхан сар тутам нээлттэй шүүх гэдэг хэвлэлийн баг хурал хийдэг. За маш олон сэтгүүлчид ингээд сэтгэл гаргаад ирдэг. Эрэхтээ энэ мэдээллийг аль өнцгөөс нь бид нар авах вэ? Телевизүүд энэ мэдээллийг яаж дамжуулах вэ гэдэг дээр бас тэг ярих асуудал болдог. Яагаад гэвэл зарим за бид нар яг энэний дараа нэг 15 минут 10 минутын шууд нэвтрүүлэг хийх шүү. Зочны цагтаа өрөө шүү. За тэр хүнээс чи ингэж ажиллах хийх шүү гэж ингэж яриад байдаг. Тэгэхээр тэр мэдээллийг олж авч байгаа үндсэн. Яагаад гэвэл сэтгүүлцэн үнд зарчим байна л да. Сонирхолтой байх, олон нийтэд хэрэгтэй байх гэдэг. Тэгээ энэ шалгуурууд дээр бас та бүхэн маань өөрсдөө шүүлтээ хийнэ гэж би бол бодож байна. За ямар баримт судалгаанд тулгуурлаж бичих вэ гэд биднээс одоо ингээд холбоо хэлхээ харилцаа мэдээллийн сүлжээгээр дамжуулаад олж авсан тэр мэдээлэл маань баримттай, нотлоготой байх ёстой. Тэгэхээр энийг бол шүүгцэг юм ингээд манай цахим шүүх одоо шүүгцэг юм ингээд энэ сайт байна. Одоо нээлттэй шүүхийн нээлттэй тол болсон энэ сайт руу ороод за жудколцэг юм ингээд манай албан ёсны сайт байна. Эднэрлээ ороод тусгайлан цаг гаргаад ингээ үзүүлэлт өнөөдөр энд бидний нөгөө очиж чадахгүй бидний одоо нөгөө мэдээлэл авч чадахгүй байна. Хаана ямар хуралтай байгаа болоо отхон цэцгээс асууя. За эдний хэвлэлийн албар уцтыг гэхээсээ илүү шүүгцэг юм руу уцтаад энэ шүүгч энэ дээр ямар одоо хуулийн үндэслэлийн дагуу ямар шийдвэр гаргасан байна вэ гэд манай сэтгүүлчид олоод үзчих харчих. За тэгээд дээрэс нь одоо манай нөгөө оюутнууд судалгааны хам болвол энэ рүү орж одоо гарын авлага болгоод ордог хардаг асар үн цэнтэй юм том ажил байгаа шүү. За удахгүй манай шүүхийн мэдээлэл гар утасны аппликейшн болж боловсруулагдана. Ер нь одоо бол боловсруулагдсан байгаа. За 461 20 ханг дээр очиж интернет холболт хийсэн байгаа. Тэндээс бол онлайнаар шүүх хуралдааны хийх одоо гэрчийг бас онлайнаар оролцуулах гэгчлэн одоо нөгөө шүүхийн шинэ менежментэд манайхаас гаргасан бас бодлогын том баримт бичиг байна. Энэ дээр бол шүүхийн мэдээллийн технологийн шинжилгээг оруулж өгсөн дууд үст бичлэгээр яаж баталгаажуулдгийг, яаж одоо хөдөө орон нутагт байгаа гэрчийг шүүх хуралд оролцуулах вэ гэхлээр олон одоо цаг хэмээсэн, цаас хэмээсэн, хөрөнгө хүч хэмээсэн юм ажлуудыг энэ багтааж өгсөн учраас одоо энэ сайтуудаар орчуулж бас тодорхой хэмжээний мэдээллийг бүрэн гүйцэд
авчиж болно гэж бодож байна. За тэгээд шүүхийн бид нар мэдээллийнхаа хэрэгслийг өнөөдөр яаж харилцаж хаагаар яаж мэдээлэлээ бид нар түгээгээд байна вэ? Тэр мэдээллийн хэрэгслүүд мэдээж та бүхэндээ телевиз, радио, сонин сэтгүүл, за мөн сайтуудаар бас бусад боломжит бүх хэлбэрээр өөрсдийнхөө албаасны сайтуудаар одоо цахимаар ингэж түгээж мэдээлэл. За мэдээллийн маань арга хэлбэр ил тод илүү нээлттэй, за тогтмол дууд үрс бичлэгээр баталгаажуулсан бид нар ингээд шүүх хурлыг хэрвээ бүр шаардлагатай тохиолдолд нийгэмд уйлаж шуугаад ийдээсэн шүүгчийн ажил албаны нэр хүндэд халтсан хараат бус байдалд нь зорилготойгоор ингэж удаа дараа хэвлэл мэдээлэлээр ингэж хандаад байгаа тохиолдолд одоо арга буюу шүүх хурлаа ингэж явагдсан энд хууль дүрм үйлчилсэн ийм байна гэдгийг харуулахын тулд олон нийтэд одоо батын жиргэж иргэн баттай холбоотой тэр шүүх хуралдааныг бид нэр албан ёсоор сайтн дээр байршуулж тавьсан. Гэхдээ хэдийгээр энийг ингээд тавьсан боловч цаа талаасаа нөгөө шүүгчийн маань хараат бус байдал хөндөгдөж байгаа тийм ямар нэгэн байдлаар нөгөө ямар ч гадны хяналт нөлөөлөлгүйгээр шүүн таслах үйл ажиллагаа явуулнаа гэж заасан. Тэгээд нөгөө шүүгч маань одоо ажил үргээ явуулахад тэндээс бичлэг байж байдаг. За энэ мэдээлэл олон нийтэд харна. Энэ шүүх хурал олон нийтэд цацагдсан ч гэдэг юм уу дотоод айдас тэрийг бол бид нэр өнгөж тонгоож харж чадахгүй учраас мэдэхгүй. Гэхдээ энэ дээр бол бас бид нар тодорхой зохицуултаас хэрэгтэй байгаа гэж бодож байгаа юм. Манай шүүгчнэр бол зарим нь асууж байгаа. За шүүхийн мэдээллийн ангилал гэхээр бид нар нөгөө шүүн таслах ажиллагааныхаа жилийн тайлан, хагас жилийн тайлан, удирдлын тайлан гэдгийг бол тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд албан ёсоор ингэж мэдээлж байдаг. За бусад мэдээлэл гэхээр бид нар ярилцлага мэдээлэл, төлөвлөж байгаа стратеги, бодлого, тулгамдж байгаа асуудал, цаг үеийн мэдээлэл одоо ташаа мэдээллүүдээр бид нар албан ёсоор заавалжгүй хариулт хийхгүй бол нөгөө өчигдрийн үнэн ордоогоо ярьдаг шиг энэ бол асар эмзэг шүүхт итгэж байгаа итгэл олон нийт шүүх угаасаа л ийм гэдэг ийм хий хоосон таамаглал байдаг. Гэхдээ энэ таамаглалыг энэ мэдэхгүй байгаа, энэ мэдээлэл хомс байгаа, эрх зүйн мэдлэг боловсрол, ухамсар, төлөвшил бол ийм төвшөнд байгааг манай ерөнхий зөвлөл одоо шүүхийнхаа өөрсдөө бид нар энэнд бол эргэлт хийгээд байж чадахгүй ба. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө хэмжээнд чинээнд нь тултал энэ мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд бол одоо ажиллаж байна. За тэгээд яагаад ийм шаардлагатай байгаа юм бэ гэдгийг бол өчигдрөөс хойш бид нар яриад байгаа тийм. Манай сэтгүүлчдийн үүрэг оролцоо маш чухал байна. Энэ дөрвөн засаглалыг бид нар одоо хүний эрх чөлөө шудраг басны баталгаа болгож мэдээллийнхаа үн цэнийг өндөр түвшинд тавьж байна. За энэ дээр бол шүүхийн мэдээллийг тод болж байна. За ил тод болохын хэрэгээр манай сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүй, за тэгээд мэдээллийн тэнцвэрт байдал, за мэдээллийн чанар чансаа, үнэн байдал, хүртээмжтэй тал. За манай сэтгүүлчдийн эрх зүй боловсрол энэ бол асар өндөр түвшинд бас тавигдаж байна. Тийм учраас одоо өнөөдөр шүүхийн мэргэжлийн сэтгүүлчдийг бид нар бэлтгэж гэд энэ манай сургалт бол нэлээд өндөр түвшинд яригдаж анхаарал тавьж за дээрэс нь удаан төлөвлөж сэтгүүлчдийг цуглуулъя, сэтгүүлчдийг нэг ингийн гэд бид нар ингэж хийж байгаа, сэтгэл тавьж байгаа, зүтгэл тавьж байгаа, цаашдаа уламжлал болгоод зохион байгуулагдах ийм сургалт байгаа юм шүү. За тэгээд энэ дээр бол та бүхэн маань сэтгэлдээ бид нарт хуваалцах байх. Тэгээд бид нарт жоохон ярилцах цаг, энэ ганцхан миний цаг биш, та нарын ч гэсэн бас цаг. Бид нар илүү их мэдээлэл одоо өгөхийн тулд шахуу бас тавьсан байгаа байж магадгүй. Тэгэхээр би аль болох та нартаа цаг зав үлдээгээд харилцан ярилцъя. Санаа оноо юу байна? Одоо яаж явуулвал зүгээр байна? Хууль ингээд тосгогдсон байна. Энэний биелэлт явагдаж байна. За биелэгдэхэд энэ бол бас ингээд хараат бус байдал, шүүхэн бие даасан байдал гэдэг ингээд хуулийн дээр тусгагдаад тунхаглаад энэ бол хязгаарч хэрэгжихгүй. Тэгэхээр энэ дээр одоо шүүхийн мэдээлэл тод байдал одоо тийм ингээд хариуцлагатай хамгийн түрүүнд шүүх ийм сэтгүүл зүгээр дамжих ёстой. За тэгээд мэдээллийн шалгууруудыг бид нэр хуулиар бид нар ингэ мэдээлэл өгөх ёстой. За шүүхийн үйл ажиллагаагаар энэ мэдээллийг бас түгээн. За сонирхсан этгээдийн хүсэлтээр иргэдэх юм боловч шүүхээс мэдээлэл авъя гэвэл нь бол нээлттэй болсон байна. За мэдээллийн шалгуурууд дээр бас ийм дөрвөн би системжилж өгье гэж бодож байна. За энэ олон нийтэд нэг олон анхаарал татсан эргүүдийн талаар бүр зайлшгүй мэдээлэл хийж явахгүй бол өнөөдөр алдармааг ус цацсныхан төлөө 7 жилээр
шийтгсэн шүүх. За татварын улсын мөнгөийг эзэн татварынханд 2 жилийн ял өгчлөөч гэдэг юм. Ингээд хамаагүй өрөөгийн гэмт хэрэгүүдийг хооронд нь нөгөө харьцуулаад буруу ойлголт өгөөд тэгээд тэр нөгөө цахимаар нь яваад эргээл нөгөө бидний өнөөдөр энэ яриад сууж байгаа нөгөө шүүгчтэй хараатус адил халдаад шүүх маань одоо бүр нэг талд хөдөлгддөг ийм хуулиа биелүүлдэггүй болж таараад дээрээс нь иргэдэнд буруу мэдээлэл хангагдчихад ингээд бидний энэ нөгөө ажил маань бүр зөв чиггүй болчоод ингээд яваад ах магадaltaй учраас өнөөдөр энэ хариуцлагатай мэрэгшсэн сэтгүүл зүй гэдгийг ярья гэдэг ингээд явж байна. За энийг бол би та бүхэн дээрээ тэгэх байх гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлд нь бид нар одоо та бүхний бидний хамтын ажиллагааны үр дүнд шүүхийн мэдээлэл олон нийтэд ил тод болсноор энэ бол шүүхтэй их олон нийтийн итгэлийг дэвшлүүлнэ. Тэгээд шүүх нөгөө заавалчгүй сайхан нэртэй байх албагүй. Тэ байх ч ямар ч албагүй юм байна гэдэг дэлхийн нийт тийм судалгаа байд юм байна л та. Тэгэхээр энэ хэдийгээр ингэж байгаа боловч өнөөдөр шүүхэд баярлсан асар олон хүн амь насны, эрүүл мэндийн, нийт хөрөнгө нь за тэгээд ажлаалтныхаа нэр хүнд нь хөндөгдсөн, зөрчигдсөн ийм хүмүүс өөр захирцсан хоолоогоор энэ миний амьдрал, миний хувь царайг ингэж эргүүлж өглөө. Бид нар Монголын шүүхэд талархаж байна, шүүх шинжлэгдэж байгаа юм байна шүү, шүүхийн үйлчлэгээ чинь өөр болсон байна шүү гэж хурж ирж хэлдэг. Тэгээд бид нар боломжтой хэмжээнд шүүхэд баярлалаа гэдэг үгийг энэ жилээс илүү их бас олон нийтэд хүргье гэж зорилттой ингээд ажиллаж байгаа. Тэгээд үлдэж байгаа цаг хугацааг нь 15 минутыг харилцан ярилцаа та бүхнийхээ санаа оноог сонсоод ингээд явбал ямар байна. Тэгээд одоо ганцхан би энд яриад ахаш бас манай хэлцэн дарга Монгол Улсын гавьяа туульч 200 хааны доктор энэ шүүхийн бие даасан шүүгч хараатус байдал гэсэн энэ том сэдвээр доктор хамгаалсан хүн энэ сууж байгаа учраас би бас 15 минутыг энэ манай хэлтэст оногдсон нэг цаг учраас харилцан ярилцаад ингээд явбал ямар вэ? Ямар сэтгэлтэй ярилцах уу? Надад нөгөө үлдсэн юмнуудыг. За тэгээд бид нар нөгөө мартнаас мал мэндүү гэдэг шиг би энийхээ зүсийг хараал яваа да. Тэг хэн хаанаас аль байх болох вэ? Аль зүйл чинь нэлээ гэдэг. Зарим нас төгөөд гэл яваад байгаа байх. Тэгээд би та нартай энэ микрофоныг дамжуулъя. Тэгээд хийж ярихаар юмнууд ажилд маань хэрэгтэй, та бүхний ажилд бас хэрэгтэй ямар юмнууд байна би хэлүүлээ. Эсвэтлэс төвшил. Үстэй шууд доосоо. Бүгд батрын гэнэ. Дөрөв контент микрофон болсон дээр би зүгээр таны энэ нөгөө хичээлд орох гэсэн санал хэлэх гэдэг. Ер нь зүгээр бодоо сууж, өчтөрөөс хойш бодоо сууж байгаа бол шүүхийн тухай гэдэг ч юм уу, альва хэрэг явдлын тухай мэдээлэх зүгээр хуулийн хүрээнд хэлхээс илүү тухайн сэтгүүлчийн ёс зүйн хэмжээг байх хэрэгтэй юм байна л да. Тэгжээж энэ хууль гэдэг бол одоо бид нар буруутсан тохиолдолд гэдэг ч юм уу. Тэгээ эсвэл хэтрүүлсэн тохиолдолд, давс уужрын хэтрүүлсэн тохиолдолд бол үйлчлэх гэж зүйл болчиход. Тэгээ нэг талаас хамгаалж байгаа бол нөгөө талаас үйлчлэх. Тэгэхээр бид нар бол альва хэрэг маргааны ч юм уу, шүүхийн үйл ажиллагааг ч юм уу мэдээлэлтэй дээр ёс зүйн хэмжээг маш сайн барьж чадах юм бол тэгэл болчих юм байна гэж би бол ойлгоод байна. Тэгээ нөгөө талаас бол одоо мэдээллийг авах гэдэг дээр ч нөгөө шүүхтэр одоо хариуцагч гэдэг ч юм уу нэг хэмжлэгтэй нөгөө авах шүүгч гэдэг янз бүрийн хүмүүс байж байгаа тохиол жишээлбэл одоо гэрчээр олонний панел гэдэг ч юм уу эсвэл нэр алдартай хүн сууж байдаг ч юм уу тий. Тэгэхээр одоо тэр хүн өөрийгөө гаргахгүй байх, хэл дүрдэхгүй байх. Тэгээ нэрээ нууцлахыг хүсэж байгаа. Бямбагаа хэлсэн шүү дээ. Нууц гэдэг хүн өөрөө тогтоодог. Би өөрийгөө нууцламаар байна гэсэн тохиол одоо ерөөгээ гаргаад одоо яа гэж гэдэг юм уу энэ нөгөө практик талаас нь юу хичээлийг илүү их ороод тийм олон кейстэй жишээтэй явуул илүү ойлгомжтой болох юм болов уу гэж би бодоод байна. Тэгэхээр юу гэдгийг бүгд л одоо мэдээллийн төлөө алдчихж байгаа юм хүмүүс байна шүү дээ. Аль болох сонирхолтой талаас нь аль болох хадаас мэдээж гэл аль болох одоо юу гэдгийг толгой мэдээж гэж үж байгаа болов. Тэгэхээр тэр тал дээр алдахгүй байх талаас нь өөрчлөн сэргийлэх байдлаар бид их сайн хийж өгөх зүйтэй юм болов. Тэгээд энийг бид цаашаа хүмүүст хэлэх учраас тийм нөгөө кейсүүд нь их ойлгомжтой өдөр тутам ч юм уу эсвэл бидний мэдэхгүй байдлаар гарахаар ч юм уу тэр талаас нь байвал
их болох болов гэж боддог. Баярлалаа. Нэг юм авчвал яах вэ гэж сая л бодож байна. Тодорхой хугацаанд жишээлбэл 2014 онд Монгол улсын шүүхийн хэмжээнд олон анхаарал татсан хэдийн хэрэгээр кейс аваад та нөхөд санал онлоо боловсруулаад шүүхийн шийдвэрээр анализ хийгээд тэгээд тэр үед гарсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээнүүдийг анализ хийгээд тэгээд харилцан ярилцах байдлаар кейсүүдэд тодорхойлоод тийм ээ. Эсвэл та нарын зүгээс энэ санал тийм кейс байна энийг одоо зөв бурууг асуудал. За тэгээ өнөөдөр шүүртээр нэр төр алдарманд ажил хэргийн нэрүүд удаалаа гэдэг асуудлаар дуудагдж байгаа одоо манай хэвлэл мэдээллийн сэтгүүлч нар байгаа. За тэр кейсүүдээр ч юм уу тийм ээ. Тодорхой кейсээр 14 онд уулзалт ярилцлагын хэлбэрийг төлөвлөжүүл ямар вэ? Одоо яг тэгэхээр би 15 оных ажлыг төлөвлөхөөр сууж байгаа төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ яг бүрнэгийн энэ асуудлаас үүдээд эх жил нэг удаа юм уу хоёр удаа ийм юмар энэ багаараа юм уу тодорхой хэсэг дундаа яриул ямар вэ? Энэ бол харин та нарт цаашдаа яг эрхэлсэн ажилд чинь нөлөөтэй бодлого болчихоор юм шүү. Би бол ингэ бодчихлоо. Энийг та нар бас саналаа хэлчихээрэй. Хэрвээ тэгвэл бид нар төлөвлөд явчихна. Та нар энд идэвхтэй ороод ингэ зохион байгуулж үл гоё юм бол тийм ээ? Эндээс үүдээ та нар судалгаа хийж болно, бодлого тодорхойлж болно. Энэ талаараа сурвалжлаад бүр яг энэ сэдвэр мэргэсэн сэтгүүлч байж болох болно. Жишээлбэл нэр төр алдарманд ажил хэргийн нэр хүндэг 2004 онд нэрний хуулинд эдийн босгийн хохирлыг мөнгөөр илэрхийлж мөнгөөр гаргуулж болно гэж заасан шүү дээ. Тэгээд тэр үед та нар санаж байгаа бол намайг сарамгчин гэж хэлээд өгөөч. Би жоохон мөнгө нэгч та гэдэг. Тийм сэтгүүлч нар асуудал дэвшүүлж ирсэн шүү дээ бүр. За тэгээд Эрдэнэбаатар хөгт холбоо ингээд шүүхэд дуудагдаж эхлэв. Тэр үеэс эхлээд миний хийсэн нэгэн судалгаанууд байдгийг. Тэгээд сүүлдээ тэгээ нөгөө Сүхбаатарын энэгээр хамгаалсан шүү дээ. Хуульч тэрэнд тоо судалгаа өгч гисэн юм байна. Тэгэхээр ийм кейсээр 15 төлөвөө хийвэл та нар идэвхтэй оролцож чадахгүй. Тэгвэл бид сайн зохион байгуулалт өгчөж болох ба. Тийм ээ? Тийм. Өнөөдрийн үед бол бид тодорхой кейсүүд дээр авна гэсэн сургалтын хөтөлбөр гаргасан бол өндөр дор дарга юу гэсэн бэ? Тэгэхээр эхнээс сургалтыг энэ суур онлын юм руу чиглүүлээ надад чинь. Суур юм аа хэлээд өгчээ. Цаадуулаад нөгөө сэтгүүлч нар ч аваад явчихна. Кейс бол тэдэрт 1000 байгаа. Та нар яагаад кейс гэдэг юм бэ? Тэгсэн юм байна.